Сайн байцгаана уу? Энд байна. Өнөөдрийн амглан айлтгая. Тэгэхээр альва хоолой хийхдээ орц байдаг. Юу орох ёстой вэ гэдэг бас дараалал байдаг. Түүнтэй адилхан итгэлийн залбир дээр ч гэсэн бас тэр орц болон дараалал байдаг байгаа. Тэгэхээр Матай 21:21-22-оор дахин уншия. Есүс хариулт нь үнээр би танарт хэлье. Хэрвээ та нар итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжирийн модон тохиолдлын үлдэх байтугай энэ ууланд ч хүртэл дээш өргөдөж тэнгист хаягд гэж хэлсэн ч энэ биелэх болно. Та нар итгэлтэйгээр залбирanгүйсэн бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлтав. Тэгээ энэ дээр орцыг харъя. Нэгдүгürt нь итгэл байгаад эргэлзэхгүй болох гэж байна. Нэгдүгürt нь итгэл байх ёстой. Хоёрдугürt нь эргэлзэхгүй байх ёстой. Гуравдугаарт нэг амаараа тунгалж байгаа. Ууланд дээш өргөдөж тэнгист хаягдаж хэлж байгаа. Тэгсэндээ эзэн минь энэ уулыг өргөд өгчөөч ээ. Тэнгист хайчаач ээ. Надад ийм хэцүү болоо нэг биш. Харин өөрөө тэрэндээ тушааж байгаа. Тэгээд тэгсний дараа хүлээж авч байгаа. Энэ мэдээж ариун сүнсээр бас хийгддэг зүйл байгаа. Тэгэхээр мэдээж итгэл гэдэг орчин талаар бид нар ярьж байна. Итгэл гэдэг орц байгаа. Эхлээд заавал итгэл нэгдүгээрт нь заавал байх ёстой гэсэн. Тэгэхээр Ром 10:27-д тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг гэж. Тэгэхээр зарим орчуулган дээр бол яг ингэж байгаа юм л да. New King James дээр яг итгэл нь сонсох нь Бурхны үгийг сонсохоос гэж хэлж байгаа. Тэгэхээр Христийн үгээр ирдэг эсвэл Бурхны үгийг сонсохоор ирдэг. Зарим орчуулган дээр бүр Христтэй холбоотой мессежүүдийг сонсноороо ирдэг. Тэгээд тэр бүхэн хилэгдсэн мессежийг сонсох үед итгэл ирдэг гэдэг юм уу? Ингээд өөр орчуулсан байж байгаа. Тэгээ ямар ч байсан итгэл бол сонсохоос ирд юм байна. Сонсохдоо Христийн үгээр юм уу? Бурхны үгийг сонсохоос ирд юм байна. Тэгэхээр Үлс 13-гийн 7-оос 10-ыг хараа л та. Хүмүүс шууд төрөлхийн хөлт мэдэхгүй үнийг харлаад идэгсэн тухайд ярьдаг. Гэтэл яг үүндээ 7-р өшөлтөд тэнд сайн мэдээг тунхагласаар байв гэж. Тэгэхээр яг тэр газар энэ хүн өвчтөй байгаа газар хүмүүс сайн мэдээ тунхаглаж байгаа. Пол бол бусад хүмүүс сайн мэдээ, хичнээн сайн мэдээ тунхаглаж байгаа. Тэгэхээр сайн мэдээ тунхаглаж явах үед юу болсон бэ гэхээр энэ хүнд Бурхны сайн мэдээ заагдж байгаа байхгүй сайн мэдээ ярьж байгаа. Тэгэхээр Бурхны үг яасан байна? Сонсогдсон гэсэн үг байхгүй чихэнд нь. Тэгээд 8 дугаар эшлэлээр Луус төрөлхийн хөлн мдээгүй хүн хизээч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа. За нөхцөлөдлийг бичиж чинь тийм үү? Паулын ярихыг тэр сонсож байна. Тэр хүн зөөр дүлээ ч юм уу хоосон биш байсан шүү дээ. Бүр Паулын ярихыг сонсож байсан. Яг хөө зарим хүмүүс ажиглаж харж байдаг байгаа. Энэ дээр үл яг сонсож байсан байна. Паул түн дээр харцаа тогтоогоод түнд итгэл байгааг харж байгаа. Тэгээд тэр хүнд итгэл байгаа гэдгийг харж байгаа. Би төрөлхийн хөлгүй шүү дээ гэд бодсон мөртлөө боломжгүй гэж бодохгүй буюу нэгсэнд энэ хүн бас үнэмшилтэй байгааг нь мэдсэн гэсэн үг байхгүй нэгэнсэндээ. Өөрийн миний нөхцөл байдлыг биш Бурханд боломжгүй зүйл байхгүй юм байна гэж харж ирсэн гэсэн үг. Яг тэгээд тийм учраас үнэмшилгүй байдлаас энд яг бас байгаа. Итгэл бас байгаа. Яг хилээгүй болов шиг хэлж байгаас. Яг бол түнээр харцаа тогтоогод түнээр эдгэрэх итгэл байгааг нь харж бүр харагдахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэл чангаар хөл дээрээ цэгц зогс гэхэд тэр өсрөн босоод алхаж эхлэв. Тэр 3 дугаар орцсон болохоор тушааж байгаа хөл дээрээ цэгц зогс. Эзэм нэ хүнийг идгээж өгөөч гэж маш олон хүн залбирдаг. Гэтэл ясман Пол их мэдлээ ашлаад хөл дээрээ цэгц зогс гэж байгаа. Тэгээ мэдээж Полд бол элчид өөрт нь итгэл байгаа. Тэг эргэлзээ байхгүй боломжтойг нь харж байгаа. Хөл дээрээ цэгц зогс гэж тушааж байгаа. Тэгээд 4 дугаар шат юу вэ? Орц руу юу вэ гэхээр хүлээж авах байгаа. Ихэнх хүмүүс залбирлчаад ерөөсө хүлээж авдаг байгаа. Би яа хүлээчин залбирын гүт ерөөсө авахгүй. За болсон баярлалаа гэд. Гэхдээ хүлчин зүгээр болсон уу? Мэдхгүй. Нуруучин зүгээр болсон уу? Гэж заавал асуудаг. Яагаад вэ гэвэл яг хүлээж авах процесс хамгийн чухал. Хүлээж авах процессыг хийхгүй болохоор энэ бүхэн явахгүй. Тэр одоо ч баахан бууз хийж тавьчаад жигнэхгүй хайчуул тэгээд түүхий бууз юу ч идэх боломжгүй байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан хөл дээр цэг зогс гэдэг тэр өсрөн босож алхаж эхэлж байгаа. Нөгөө хүмүүс өсрөн босоод алхаж эхэлж байгаа бүр хүлээж авч байгаа. Шууд. Тэгэхээр үнэхээр бид нар бас Ром 18-аас уншиж байна. Тэр үнэхээр бид энэ итгэл бол үнэхээр харин энэ юу хэлдэг вэ гэдэг хэсэгт. Харин энэ нь юу хэлдэг вэ? Уг нь чам тун ойрхон. Аманд чинь зүрхэнд чинь би гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал төрж амаараа хүлээн зөвшөөрч аврал төрдөө гэж хэлж. Тэгээ яг үүндээ тэр Бурхны үг бол биднэртэй тун ойрхон байгаа. Зүрхэнд минь бий байгаа.
бий байгаа. Тэгэхээр хүмүүс болохоор одоо би Библийг мэдэхгүй ч гэдэг юм уу би тэгдэг ингэдэг гэж ярьдаг л да. Гэтэл яг үнэндээ эдгэрлийн залбирал хийхэд тухайн хүнд эдгэрэх гэсэн хүсэл найдвар ямар ч хүнд итгэгч биш хүмүүс хүртэл байдаг. Тийм учраас тийч хүмүүсийг ч гэсэн залбирахад эдгэрлийг тухайн хүлээж авах боломжтой. Тэгэхээр хэдүүлээ орцуудаас ая үзлээ. Тамаас энэ бүхнийг сайн энэ ишлүүдээр таваас өөрөө тунгаан бодороо гэж бас та бүхэнд уриалмаар байна. За баярлалаа.